Үндэсний бичгээр хэвлэгддэг Хүмүүн бичиг сонин 23 дахь жилдээ 1000 дахь дугаараа үлгэж авлаа. Өв соёлоо эрхэмлэгтэн, Эви хичээгтэн урайтай Хүмүүн бичиг сонины анхны дугаар 1992 оны 5 дугаар сарын 10-нд 5,000 хувь хэвлэгдэж 5 төгрөгөөр худалдаанд гарч байжээ. Түүнээс хойш улс орны өнцөг болон бүрт хүрч өдгөө үндэсний бичгээр хэвлэгддэг цорын ганц хэвлэл хിവэрэ оршсоор байна. За Хүмүүн бичиг сонин улс орны болоод дэлхийн ертөнцийн цаг үеийн үйл явдлын тухай мэдээлдэг 7 нүдтмийн сонио. Сонины редакцийн хамт олон 5 дугаар сарын 25-нд уншигчдын гарт хүргэж байгаа 1000 дахь дугаараа харин түүхэн сонирхолтой сэдвүүдээр дагнан эрхэлжээ. Хүмүүн бичих сонины хэн сайн мэдэх вэ гэсэн юм асуулт хариултын уралдаан зарлж явууллаа. Сонныхоо үг түүхийг бас сурчилж тань мэдүүлэх үүднээс. Хоёр дахь нь бол сонины үнэн ч уншигч гэсэн юм уралдаан байна. 500-аас дээш сонины юм дугаарын цуглуулгатай уншигчдыг бас сая шалгаруулж тодорхой хэмжээгээр шагналаа. Хүмүүн бичиг сонин бол үндэсний хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой энэ хүрээнд уншигчдын дунд Монголын сайхан бичигтэй улсын уралдааныг 1997 оноос хойш зохион байгуулж өнөөдөр хүртэлх оролцогчдынхонтой мянгаас даваад байна. Мөн уншигч алдартнуудын уулзалтыг 1000 дахь дугаарынхаа баярыг тохиолдуулан хийсэн нь их хэлний дархлааг хамгаалан үлдэж өвлөн үлдээх асуудлаар хүрэлцэн ирсэн хэл шинжлэлийн эрдэмтэд өөрийн санал хүсэлтээ хэлэлцүүлсэн юм. Хүмүүн бичиг сонины 1000 дахь дугаар бол Монгол бичиг соёлын 1000 өртөөний нэг өртөө юм аа. Өөрөө бүр үсгэж гад хүртэл уншиж гаргахдахгүй үгийг хүртэл гаргаж тулгаж ингэж уншиж эндээс их гоё мэдээлэл олж эндээс гоё эргээд Монгол бичгтэйгээ уулзсан учирч ингэж ирсэн ийм сайхан сонин бичиг. Хүмүүн бичиг 1000 дахь дугаар бол олон өвөг дээдсийн маань хэлний эрдэмтдийн монголоо гэсэн хүмүүсийн чин сэтгэлийн ох юм аа. Энэ сэтгэл улам их бадран дээшилж мандах болтугай л гэж би хүсэж байна да. Хүмүүн бичиг сониныг захиалан уншигчдын тоо улам бүр залуужиж байна. Магадгүй монгол бичгийг төрийн албан ёсны бичиг болохоор Монгол Улсын ерөнхийлөгч зарлигдсан нь нийтээрээ үндэсний бичгээс сурах итгэхийг сэргээсэн явдал болж байж болох юм аа.